Тэгтэл дагдан би та нарыг аландаа гэж хэлээд машиндаа суугаад хойшоо явахдаа амгалангийн машиныг шүргээд мотоциклийг нь унгаасан гэж байгаа. Тэгэхээр дагдан ирж байгаа. Намайг гэрс өнгөц та байд цугаар голтол дарамтлсан. За. Тий, бүр ингэж чи ингээд нөгөө төмсгий чи авнаа. Чи юм уу хаанаас ирсэн үрвийсэн новшвэ гэд ингээд дарамтлаад. Тий. Өнөг юунаас доогийн чин өөөнөөс амар олон жил шорооронгоор явж аваад ирсэн гэдгийг хэлсэн маа шүү дээ. Тий. Сайн байцгаана уу? UA Entertainment-ийн 417 нэвтрүүлгийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За муугийн хахтай хамтарч энэ дугаараа хүргэнэ. За тэгэд өнөөдөр ярих гэж байгаа энэ хэргийг бид шүүх цэгмэн дээр нийтэд нээлттэй байгаа. Тэгээ шүүхийн протокол, хэргийн одоо мөрдөн байцаалтын мэдээлэл протокол эднэрээс нь харж агаад тэгээд ингээд товчлоод тэгээд яг өнөөдөр хэргийг бид ярьж өгнө. За өнөөдөр чинь ямар хэрэг вэ? Эхлээд тэрнээс өмнө нэвтрүүлгийн хамтаа хэлэх хэрэгтэй байна. Тийм шүү дээ. Шууд хэлгээл яриад байна. Би хэлхий болоога хүлээгээл хэлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Канадын алдарт Jameson брэнд ажиллаж байгаа. За энэ бол витамины брэнд гэдэг. Тэгээ маш олон төрлийн витамин байгаа. Jameson брэндийг сонгоорой. За баярлалаа. Jameson витамины алдарт Jameson брэнд. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jameson Prenatal Канадын амин дэм. Баярлалаа. Өнөөдрийн 417 нэвтрүүлгийн дугаараар ямар сэдвээр ярих юм гэхээр давтан гэмт хэрэгтэн дагтан гэдэг үгний тухай ярина. За ер нь бол бид хоёр 417 гэдэг нэвтрүүлэгтэр дандаа шүүх цэгмэнээс хэрэгүүдийг сонгож авч ярьж байгаа. Тэгээ сэрэмжлүүлэх болох үүднээсаа. Тэгээд одоо хэрэг болсон газар орныг нэрийг өөрчилж байгаа бүр албаар. За хэрэгт холбогдолтой хохирогч одоо нэхэмжлэгч гэрч гэдэг ингээд олон хүмүүсийн нэрүүдийг бас ялангуяа гол ийм хэрэгт оролцсон хүмүүсийн нэрийг бас өөрчилж байгаа. Одоо тэгээд дээрэс нь хэрэг болсон он сар өдрийг өөрчилж байгаа. Тий. Магадгүй ингээд энэ хэрэгтэй хамааралтай хүмүүс илүү ингээд сонсоод таньж магадгүй гэдэг үднээс нь тий. Болсон цаг үе, болсон газар орон хэрэгт оролцсон хүмүүсийн нэрийг өөрчилж ярьж байгаа. За тэгэхээр өнөөдрийн дугаарт бол давтан гэмт хэрэгтэн дагтан гэдэг хүний тухай ярина. За энэ дагтан гэдэг хүн бол Монгол улсын иргэн 59 настай Хинтээ аймагт төрсөн. За тэгээд эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэрэгжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ийм хүн байна. За давтан хэрэгтэн гэхээр одоо манайхан болохоор нэг тийм эрцтив гэдэг амар үг хэрэглээд байдаг шүү дээ. Яг эрцтив гэдэг нь юу гэсэн утгаар нь бол мэдэхгүй л дээ зүгээр. Миний ойлгосноор эрцтив гэдэг нь олон дахин гэмт хэрэг хийгээд ингээд бүр догширцсан тийм амар хүнийг эрцтив гэдэг. Одоо давтан хэрэгтэн гэхээр энэ хүн хэдэн удаагийн тийм үү? Тийм би нөгөө нэг эрцтэй гэдэг үгийг өөрөө нөгөө нэг яг юу гэсэн үг юм. Ер нь л гадарлаад байгаа давтан гэмт хэрэгтэн ингээд яг юун дээр бол шүүхийн материал дээр бол эрцтэй гэмт хэрэгтэн гэхгүй давтан гэмт хэрэгтэн гэдэг нь яг тийм биш үү? Гэхдээ толигчгээс харсан чинь эрцтэй гэдэг үг болохоор давтаж гэмт хэрэг үйлдэлсэн. Тэгээд эхний удаа, хоёр дахь удаа, гурав дахь удаа үйлдэхдээ одоо нөгөө нэг юм ёс суртахууны доголдол гаргасан үнийг л эрцтэй гэж нэрлээд идэм билээ л дээ. За тэгэхээр давтан гэмт хэрэгтэн гэхээр дагтан яг өмнө нь юу хийж исэн юм гээд судлаад үзье. За 1983 онд эрүүгийн хуулийн 169 дэх зүйлийн 169-ийн бэд зааснаар 6 сар 20 хял авч ирсэн ийм хүн байгаа. За тэгээд энэ яг ямар хэрэгээр анх хоригдсон бэ гэдэг надад бүр үнэхээр сонирхолтой санагдаад одоо нэг тийм гайхш бараад судалж үзье. Тэгэхээр 1983 он гэдэг чинь бүгднээр Монгол ард улсын үе байхгүй юу? Тэгэхээр тухайн үеийн үндсэн хууль үйлчилж байгаа гэсэн үг. За тэгээд манай одоо нөгөө нэг бид нар хууль хяналтын юм харахтаа Legal Info CGM гэдэг сайтаас хардаг шүү дээ. Айгуу том сайт гэдэг тий. Энэ сайт дээр байгаа хууль чинь 2002 оноос хойш буюу нөгөө ардчлал гарснаас хойш үндсэн хууль юм байна. Тэгэхээр надад 1983 оны хууль ерөөсөө олдог байхгүй юу? За тэгээд танил талмал найз нөхөд ах トゥ юу гэдгийг бүгднгээр нэгж хуульч асуул сургалж агаад хайж үзлээ. Тэгсэн чинь 1983 оны энэ үндсэн хуулийг баримтжилжсэн номон дээр болохоор ингэж байна. Эрүүгийн хууль. Тэгээ эрүүгийн хуулийн дээр болохоор ингэж байна. За тэгээд ер нь бол 169 гэдэг энэ зүйл анги болохоор А, Б гэдэг юм хоёр хэсэгтэй. Тэгээ А дээр нь олон нийтийг эвдэх хүндэтгэн үзэхгүй. Нийтийн хэв, ёс, хамтын аж байдлыг социалист хэв журмыг санаатайгаар зөрчсөн бол 1 жил хорих буюу 1 жил 6 сар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх эсвэл 500 төгрөгөөр торгох гэж ингэж хууль байдаг юм байна. За тэгвэл дагтан 169-ийн Б гэдэг заалтаар 6 сар хоригдсон гэдэг байгаа шүү дээ. Б гэдэг заалт нь болохоор энэ гэмт хэргийг үйлдэхдээ хүч хэрэгэлсэн буюу засгийн төлөөлөгч хэв журам сахиулж байгаа хүнийг эсэргүүцсэн эсвэл
онц жигшүүртэй дүрсгүйдэж догшин авирсан буюу танхаарсан хэрэгт урьд шийтгэгдсэн этгээдээс үлдсэн бол уг нутгаас нь зайлуулна. За эсвэл зайлуулахгүйгээр 4 жил хүртэлх хугацаагаар хорж шийтгэнэ гэдэг ийм зүйл заалт байд юм байна. Тэгээ энэ заалтан дээр үндэслээд 6 сарын 20 хялаар шийтгэгдэжсэн. Тэгэхээр энэ хүн яг юу хийцэн гэхээр ерөөсөө танхаарах гэмт хэрэг хийцэн. За тэр дундаа танхаарахтаа тухайн газар оронд хэв журам сахиулж исэн хүнийг үг үйлдэлээрээ доромжилсон, тэр хүнийг эсэргүүцсэн ийм үйлдэлээс бол 6 сарын 20 хялаар хамгийн анх шийтгэгдэжсэн. За ер нь энгийн хэлээр бол 83 онд хамгийн ихнийх нь хэрэг болохоор 83 онд танхаарсан юм байна. Танхаарсан л гэсэн. Танхаараад 6 сар авсан. 6 сар шивэн цуусан. За. За тэгээд энэ чинь 83 онд 6 сар суучж байгаа штэ. Бүгдж гарч ирэнгүүтээ 1985 онд яг энэ үйлдэлээ давсан учраас 3 жилийн 20 хялаар дахиад шийтгэгдсэн. За гарч ирэл 2 жил болоод дахиад орчиж байгаа юм байна. 6 сард хоригдсон гэдэг чинь жил хагас болоод дахиад орчиж байгаа гэсэн үг байхгүй. За. Ер нь бол айгу танхаа итгэдэг байсан байгаа. За. Тэгээд 1985 онд 3 жил суугаар чи 1988 онд гарч ирнэ дээ. За. Тэгсэн 1989 онд танхаарсан учраас 1500 төгрөгөөр бас торгуулж исэн байгаа байхгүй. Хөөч гарч ирэл танхаараад идэв. Гарч ирэл хэрэг хийгээд идэх хүн гэсэн үг байхгүй. Одоо өстой жинхэнэ нөгөө давтан гэмт хэрэгтэн үе гэсэн үг. Тэгээ бас айгу сонирхол татсан 1989 оны 1500 төгрөг яг хэдэн төгрөг байсан бэ? Тэд надад амар сонирхолтой байсан байхгүй. За тэгээд бодож үзсэн. ChatGPT-гээрээс 1989 оны 1500 төгрөг одоогийн хэдэн төгрөг юм бэ гэж бодож үзсэн. Тэгсэн чинь энэ нөгөө өмнөх энэ одоо төгрөгийг одоогийн төгрөгт тооцохдоо нөгөө хэрэглээний үнийн индекс гэдэг юмар тооцдог юм байна л та. За. CPI буюу хэрэглээний үнийн индекс гээд тэгээд ингэж тооцохын тулд биднэрт тэр хэрэглээний үнийн индекс гэдэг нэг юм тоо байх ёстой юм байна. Тэгсэн чинь манай Монгол улс 1991 оноос хойш энийг бүртгэж явсан байгаа байхгүй хэрэглээний үнийн индексийг. За тэг чи эн чинь болохоор 89 оны 2 жилийн өмнө очиод хэрэглээний үнийн индекс гарч ирэхгүй байгаа. За тэгэнгүүт нь яг яаж бодох арга болсон гэхээр нь доллар шилжүүлж агаад тухайн үеийн 1500 доллар шилжүүлж агаад одоогийн доллар хэд байгаа юм бэ гэдгээр нь бодож үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь 1989 оны 1 доллар гэдэг энэ мөнгө тухайн үедээ 3 төгрөгтэй тэнцэж исэн юм байна. 3 төгрөг тий. За тэгэнгүүт 1500 төгрөгөөр торгуулсан гэдэг чинь 500 доллар болж таарж байгааз. За 1989 оны 500 доллар одоогийн 2025 оны хэдэн доллартай тэнцүү юм бэ гэд долларын инфляцаар бодоод үзэхээр энэ ерөөсөө 4.3-аас 4.5 сая төгрөг болж таарж байгаа. Тэгэхээр энэ тухайн үед бас одоогийн мөнгөөр ингээд жишүүлээ тооцох юм бол нэлээд өндөр торгуулаар торгуулж байсан байгааз. Харин тийм байна. За ингээд нэг ийм барагцаа баримжаа авсан. За тэгээ ингээд шийтгэгдсэн шүү дээ. 1500 төгрөгөөр торгоо шоронд орохгүй өнгөрцөн. Дигсэн чинь бас болоогүй. 1990 онд 2 жил 6 сар хоригдсон. 1991 онд 5 жил хоригдсон. 2000 онд 1 жил 20 хайлаар тус шийдгүүлж байсан эрсдэл гэмт хэрэгтэн дагтан гэдэг үний тухай өнөөдөр ярих юм. Хүчт хэд удаа ингээд 6 удаа шоронд ирсэн юм уу? 6 удаагаар л ямар ч юм юу гэсэн юм шүүхээс юу авсан юм бэ тий. Яс сонсон хоригдсон гэсэн үг байхгүй. Тэгээ би ингээд сонирхоод нийтдээ хэдэн жилиг энэ хүн шоронд өнгөрүүлсэн юм бэ гэсэн чинь 12 жилиг өнгөрүүлсэн байна. 6 удаа орж гараад. Тий. За ингэж л би ингээд нэг хэргийн энэ шүүгэн протоколын уншижсэн чинь за энэ дагтан гэж хүн болохоор 2021 оны 9 сарын 29-ны өдөр Хинтээ аймгийн нэгэн сумын 10-ын 19 тоот за ийм хашааны гадна за нас орсон буюу амь хохирогч баяр гэдэг хүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалцсан байна. За ингээ маргалдаад тэгээд тэр баяр гэж хүнийг болохоор тээврийн хэрэгслэр санаатаагаар дайрч алсан гэж ütсэн. Тэгээд гэдэг ч одоо ямар аймаг вэ? Хинтээ аймаг дэх сум дундын эрүүгийн хэрэг анхан шатны шүүх за шүүгдэгч дагданг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гин буруутай тооцоод 8 жил 20 хялаар шийтгээд за энэ ялыг нээлттэй 20 байгууллагад идлүүлэхээр тогтоод шийдвэрлсэн гэдэг ийм шүүхийн тогтоол байна шүүгсэг юм энэ дэр. Тэгээ эн чинь нөгөө нэг эхлээд Хинтээ аймгийн сум дундын шүүх хэрэг нь очоод тэгээ тэндээсээ цаашаага дагтан давж заалцааргаад бүр улсын дээд шүүхээс гавсан тогтоол байгаа байхгүй юу. Тэгээ ингээ бүр нийтдээ бодоод үзэх юм бол нэг 53 4 хуудас хэргийн материал байсан. Зөндөө олон гэрчүүд байгаа. Зөндөө олон энэ дэр чинь нөгөө шинжээчийн мэдүүлэлүүд байгаа. Тэгээ өөрийнх нь мэдүүлэлүүд ч гэсэн олоодаг байгаа. Тэгээд яг эднэрийг ингэж нэгтгээд товчлоод ярих юм бол яг юу болсон бэ гэхээр ингэсэн бэлээ. За хэрэг гардаг өдөр бол 9 сарын 28 байсан юм байна. Тэгвэл хэрэг гардгийн өмнөх шөнө буюу 9 сарын 28-ны өдөр дагтаа ажил дээр сууж ижээ. За тэгсэн чинь хажуу талд нь ийм нэг манаач өвгөн байдаг. Тэгээ тэр манаач өвгөн дагдан дээр нэг дагдангийн танихгүй залууг дагуулад ирсэн байгаа байхгүй юу? За
За тэгээд тэр хоёр дагдангаас 20,000 төгрөг зээлээжээ гэж дагдангаар ирсэн юм байна. За тэгсэн чинь тухайн үед нь дагданд нөгөө 20,000 төгрөг байсан учраас тэр хоёрт ингээд зээлээд явуулсан. За ингээд тэр чинь 9 сарын 28 гэдэг чинь тэр ч өнөө ингээд дагдан ажил дээрээ хоноод маргааш өглөө нь буюу яг хэрэг гардаг өдөр 29-нд шилжиж байгаа шүү дээ. Тэгээ 29-нд байжсэн чинь нөгөө дагдан ажил дээрээ байжсэн чинь тэр нөгөө манай ч өвгөнийг танихгүй залуу дагуулж ирсэн гэсэн шүү дээ. Тэр залуу нь мотоциклтэй бас нэг танихгүй залуутай ингээ хоёулаа дагдан дээр ирсэн юм байна. Тэгээ дагдан ирэхэд нь юу гэж бодсон гэхээр өчигдөр надаас 20,000 төгрөг зээлсэн. Тэр 20,000 төгрөг надад буцааж өгөх гэж энэ залуу ирлээдэ гэж ойлгож л дээ. За тэгсэн чинь мотоциклтэй нөгөө хоёр залуу чинь өрөөсөө нэг шил арх гаргаж ирж гинэ. За тэгээд дагдан та машины 8 хийнэ гэсэн юм байна. Тэгээ энд юу болцсон бэ гэдгсэн чинь тэр 20,000 төгрөг зээлсэн залуугийн ардлан дээр сундалж ирсэн залуу дагдангийн машинд нүд унаж хөдлөж авахар асан юм байна. За ингээ машиныг нэг нь сонирхоод ирсэн ер нь бол тэр байгаа байхгүй юу. Тэгээ дагдангийн мэдүүлгээр болохоор юу гэсэн гэхээр дагдан уг нь арх уухгүй 10 гаруй жил болцсон байсан юм байна. Тэгээд энэ хоёрыг нөгөө өрөөсөө нэг шил арх гаргаж ирээд байгаа гэхэд ихний удаад бол ах нь уухгүй байгаа гэдгсэн чинь одоо 8 хийх гэж байгаа хүмүүс байна да. Та ядаж нэг ганц татчихаач гэсэн юм байна да. За тэгээд давтан өмнө угаасаа ингээд залуудаа ууж идэж тахаарч ингэж явдаг гэсэн. Тэгээд тухайд ходоод нь өвдөж жоод тэгээ ингээд за нэрэл 8 хийх гэж байгаа юм чи ингээд 1 2 татсан байна. Тэгээд мэдээж ингээд нөгөө ходоод нь өвдөжсэн чинь архиндаа болоод ингээд сайхан биеийн тавираад тэ ингээд сайхан болоод ирэнгүүт нь өвдөлтөө мартаад ирэнгүүт нь нөгөө нэг бүтэн шилээр хийж чинь энэ 3 хувааж авсан байгаа байхгүй. За тэгээд машина зархаар болсон нөгөө дагалдаж ирсэн залуудтай хамт ирсэн залууд. Тэгээ бичиг баримтаа аваад сумын төв явсан гэж энэ л да энэ сумын төвөөс зайдуу байсан юм шиг байгаа юм. За тэгээ сумын төв очиод энэ нийт ингээд бичиг баримтаа авцсан явж исэн чинь Мант шоронд хянагч хийдэг байсан нэг залуутайгаа дагдан таарлцсан баг. За дахин ч одоо 6 удаа шоронд орж гисэн хүн. Тийм. Гэхдээ сүүлийн хэдэн жил бол ерөөс архиж угаагүй, шороо оронгоор шаваагүй. Өөрийнх нь мэдүүлгээр бол 10 гаруй жил архи угаагүй гэж байгаа байхгүй юу? За ингээд нөгөө Мантэд юу хийжсэн хянагч хийжсэн залуутайгаа таараа сэтгэл нь хөөрөөд дахиад нэг шил архийг энэ 4 хувааж усан байгаа. Одоо нэг талаас нөгөө машин авах гэдэг хоёр залуу байна, дагдан байна. Тэгээд тэр нөгөө Мантийн шорогийн хянагч байна. Тэр гүр нийлж ингээд дахиж нэг шил архи хувааж усан байгаа байхгүй юу? За ингэж хувааж ууж явахдаа мэдүүлгэн дээрээс нь харахад талигчийг гэрээс нь очиж аваад дахиж бид нэр арх худалдаж авахар сумын төв орсоо гэж байгаа байхгүй. За ингээд талигч нийлээд ингээд 5 хэрэгтэй болчлаа тийм. За ингээд ер нь бол энэ хэд нийтдээ 6 залуу танихгүй 6 залуу нийлээд бие биенийхээ танилаар дамжуулж байгаа 6 залуу нийлээд нэгнийхээ хашаанд очиж арх хууж архитаад тэгээ эцэст нь нэгнийхээ амьд хүрсэн ийм харамсалтай хэрэг болсон байгаа байхгүй. Дагдан арх хууж согтуурхаад санаатайгаар талигачийг мөргөж дайрч алсан ийм харамсал хэрэг болсон байна. За тэгээ энэ хэдийн маргалдах шалтгаан юунаас болсон бэ гэсэн чинь энэ хэд ингээд арх угаад байжсэн чинь дагдангийн машиных нь уртлын хайрцаг нэг 80,000 төгрөг байсан юм байна л да. Тэр 80,000 төгрөг нь алуугаалж гинэ. Ухаа. Дагдан мэдээж уурлаад гэж нөгөө шороо оронгоор орж исэн. Тэгэл ер нь л нэг юм жоохон тахаад үг юм шиг байгаа. Тийм уурлаад хоорондоо маргалдаад энд байсан мөнгөхийн авсан гэд. Тэгээ мэдээж нөгөө аваагүй хүмүүс нь бол чи яагаад над руу дайраад байгаа мэрээд байгаа гэдэг маргаан болно. Тэгээ дагдангийн мэдүүлгээр болохоор бид нарыг маргалдаж байхад доогийн намайг шоронд байсан талаар ярьсан. Одоо тэгэхээр дооги гэдэг нь нөгөө нэг харгалзагч. Үгүй дооги гэдэг нь болохоор нөгөө манай ч өвгөн нэг залуу дагуулж ирээд доогийг дагуулж ирээд тийм нэг залуу. Тэр залуу надаас 20,000 төгрөг зээлсэн. Тэр дооги байхгүй. Тэгээд доогийн намайг шоронд байсан талаар тэнд байгаа залуучуудад хэлсэн. За. Тэгтэл ногоон дээлтэй нэрийг нь мэдгүй жоохон захирангуй залуу хаанаас ирсэн гайв. Хаанах юм ПВ гэх зэрэг дарамтлаад исэн гэж байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө олон жил шоронд оронд суусныг нь мэдэнгүүтээ энэ ер нь л нэг биш л гар байна да гэж мэдээд энэ хэд хоорондоо ингээд нэг юм жоохон маргааныг нь бүр ингээд хурцдагсан юм шиг байгаа юм. За. За тэгээд дагдангийн мэдүүлгийг цааш нь өргөжлүүлж исэн чинь тэр маргаан болж байхыг бол би санаж байна. Тэрнээс цаашаа би ингээд тасарсан байсан. Санахгүй. Нэг ухаан ороод харсан чинь би машиныхаа гадаа байсан. Миний машины доор талигач байсан. Оо цаа. Ингэж мэдүүлсэн байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол энэ хэд 80,000 төгрөгнөөс болоод маргалдчихсэн хүртэл дагдан санаад тэгээд хэрэг болсон процессыг огт санахгүй тэгэнгүүтээ нэг ухаан ороод харсан чинь би машиныхаа гадаа байжсэн. Миний машины доор талигач хөвтчихсэн гэж ярьж байгаа байхгүй.
За тэгээ мэдээж цагдаа сэргийлэх болоод явсан ногоон дээлтэй махлаг дуухан өндөр дүү шар царайтай залуутай маргалцснаас олж л ийм юм болсон байхаа гэж би тааж байна. Тэгэхээр тасархайхаа өмнөхөн тэр залуутай намайг шоронд байсан талаар ингээ маргалдаад байсан. Ерөөсө тэр ярианаас л болж би ингэж амар тогширсан болоо да гэж бодож байна. Аягтай өгүүлгийг хэлсэн байгаа мэдүүлгийг хэлсэн байгаа байхгүй. Би нийлээ согтуу байсан учраас санахгүй байна гэж дагдан мэдүүлсэн мэт юм л. Тэр нүг энэ одоо дагдан гэдэг байгаа энэ хүний мэдүүлэг дээр бас нэг ийм хэсэг байлээ л дээ. За ингээ тэр хүмүүс ингээ намайг дагдан ярьж байгаа. Намайг гэрсэн гэдэг чинь байц суух аргагүй болтол дарамтлаа. За. Тий. Бүр ингээд чи ингээд нөгөө төмсгий чи авнаа. Чи юм уу хаанаас ирсэн өрвийсэн новшвэ гэдэг ингээд дарамтлаад. Тий. Өнөг юунаас доогийн чин өөөнөөс амар олон жил шорооронгоор явж байгаад ирсэн гэдгийг хэлсэн байгаа шүү дээ. Тий. Тэгэнгүүт ирсэн ингээд намайг бүрстэ байц суух аргагүй болтол дарамтлаад намайг бүр ингээд илдв янзаар занал хийлээд. Тий. Тэгсэн хажуу талаас талигаач миний хүмүүс бүр ингээд миний төмсгийг базаад авсан гинэ. Шууд ингээд миний төмсгийг бадж аваад тэгээ чамайг засна хөнгөлнө гэж над руу дайрсан. Тэгэхээр нь би эндээс ер нь зайлий гэж бодоод яв ер нь бушуухан зайлий гэж бодоод тэгээд би хөдөлсөн гэж байгаа. Тэгээ машин аваад хөдөлсөн. Тэгээ машинаасаа зүүн зүг рүү яваад зүүн зүгээр машинаасаа зүүн зүг рүү явсан чинь нэг юм шүргсэн. Нэг юм шүргэнгууд болохгүй юм байна гэж бодоод буцаагаад зүгээ буруулаад нөгөө тишээ машина эргүүлээд явсан. Тэгэл ийм болцсон, ийм осол болцсон. Түрүү энэ осол гэж байгаа байхгүй. Шүүхийн протокол дээр бол санаатаагаар бусдыг машинаар дайрж алсан гэдэг. Өөрийнх нь мэдүүлгийн хэсэгтэр болохоор уул нь би тэднэртэй маргалж байгаад намайг ингээд дарамтлаад харна би эндээс боли явъя гэд ингээд явсан. Гэхдээ нэг тийшээ явсан чинь юм шүргээдсэн. Тэгэхээр нь за болохгүй юм байна гэж буцаад нөгөө тийшээ явсан. Гэхдээ энэ тэгэл нөгөө тийшээ явсан жил ийм осол болцсон. Тэгээд миний дугууны дор тэлэг гарч орсон байсан. Гэж л өөрөө мэдүүлж байгаа. Өөрийнх нь мэдүүлэх. Өөрийнх нь мэдүүлгэн хэсэг. Тэгээд нэг амар сонин зүйл байгаа. Таасаа ингэж нөгөө юм шүргөөд зүүн тийш яваад юм шүргөө зогссон гэсэн шүү дээ. За яагаад шүргөөд гэж хэлсний тайлбарлая. За энэ дээр ийм болсон. Одоо гэрч гэдэг хүний мэдүүлэг энэ дээр гарч ирнэ. За. Архи ууж дуусгаа сууж исэн чинь дагдан талигаачтай маргалцсан шалтгаан нь шоронгийн хэргийг нь яриад байснаас л болсон. Талигаач дагдангийн өдөө зүг сүргөөд өдөөдөөснийг бол би санаж байна. За. Гэрч ярьж байгаа шүү дээ. За. Тэгтэл дагдан би та нарыг аландаа гэж хэлээд машиндаа суугаад хойшоо явахдаа амгалангийн машиныг шүргээд моциклыг нь унгаасан гэж байгаа. Тэгэхээр энэ хэд нэг хашаанд ингээд уугаад байж хахад тал талаас л ирсэн 6 залуучууд байгаа учраас моциклтойгоо машинтайгаа ингээд нэг юм хэсэг бүлэг хүмүүс байсан юм шиг байгаа. Тэгэнгүүтээ амгалан гэдэг хүний эхлээд машиныг шүргэнгүүтээ ухраад тэгээ буцаад моциклийг мөргөөд моциклийг бүр ингээ унгаасан гэж байгаа байхгүй. За. Тэгэнгүүт амгалан моциклоо босгоод моцикл дээр морцсон чинь дагдан дахиж ирэнгүүтээ амгалангийн моциклийг яг араас нь мөргөцсөн гэж. За. Би та нарыг аландаа гэж хэлээд мөргөсөн гэдэг чинь тэр хүнийг дагдан бүр ингээд занл хийлсэн байна гэсэн үг шүү дээ. Тэгээд амгалан машиных нь хамар дээгүүр даваад газар очсон гэж. Хэлсэн байгаа. Тэгэхээр түрүүний нөгөө дагдангийн мэдүүлэг дээр би зүүн тийшээ яваад юм шүргөөд тэгээ цаашаа явсан гэдэг нь шүргсэн зүйл нь дагдан байжээ. Үгүй амтлан байжээ. За тийм байна. Амтлан санаатаагаар мөргснгийг энэ мэдүүлэг гэрчлээд байгаа байхгүй. Тэр жаагийн. За тэгээ цааш нь үргэлжлүүлэх юм бол энэ үед талигаач босож иртэл шууд дайраад цаашаа чирч яваад хашаа дайраад тэгээ цаатлынх нь хашааг мөргөөд зогссон мөртлөө хаацлаад байсан. Гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэдүүлгээс юу харах гээд байна гэхээр талигаачийг тагдан мөргөөд дахиж цаашаага мөргсөн чигээрээ чирч явж дахиж хашаа мөргөөд тэгээ хашааны цааталт үүдийг тэр нөгөө нэг шонг мөргөөд зогсон мөртлөнгөөс л хаацлаад байсан. Энийг гэрчаагийн мэдүүлгэн дээрээс харж болж байна. За тэгээд чи мэдээж ингээд амар дүр зурглалаа штэ. Дагдан талигаачийг мөргсөн. Мөргөөд хашаа мөргөө зогсохгүй дахиж цаашаа явсараад тэр хашааны эхлээд зүүн хэсгийн дараа нь зүүн урд хэсгийг нь мөргсөн байгаа байхгүй юу? Талигаач тийм мөргүүлэл яваад байгаа штэ. Тэгээд урдлын өдөг шонг мөргөө зогсож байгаа. Тэгээ амар юм болсон учраас бид нэр гүүгэд очтол талигаач байхгүй байхаар нь гайхаад машин доогоор нь харсан чинь талигаачийн хөл машин доороос нь сухаж исэн.
Тэгэхээр ингээд доороо ороо чирээл явцсан гэсэн үг. Чирээл ингээд дайраал 2 3 одоо ингээд хашааны 2 булан ингээд тэр чигт нь ширсэн гэсэн үг шүү дээ. Тэгэл цагдаа имлэг болсон гэсэн ийм мэдүүлэг өгдлээ. Тэгээд гэрчүүдийн мэдүүлгээс харахад дагтан талигачийг дайрахтаа яг им хэрэг болсон хашаа шүү дээ. Тэгээд хашааны эхлээд зүүн хэсгийг дайрсан болоод тэгээд цаашаа ингэж явганда зүүн урд хэсгийг ингээд дайраад шон булаа зогссон баг. Энэ дээр нөгөө нэг хэргийн материал дээр юу байлээ? Дуудлагаар ирсэн эмчийн мэдүүлэг гэрчээр байлаа л дээ. Тэг гэрчгээд тэгээд яг ингээд анх дуудлага өгөөд ирсэн эмч болохоор за намайг очиход 6 эрэхтэй нэг эмхтэй байсан. Яг хэргийн газар дээр. За осолдсон машин доор ингээд гатсан байдалтай нэг хүн нас урцсан аль хэдийн нас урцсан машин доор ингээд байсан. Машины баруун талаар нь ингээд тойроод осолдсон хүний одоо гүрээний судсыг ингээд тэмтрээд амьсгалыг шалгаж үтсэн. Тэгэхэд намайг очиход аль хэдийн нас урцсан байсан. За би эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх бол боломжгүй. Бүгд яг газар дээр нас урцсан байсан. Тэгээд машин доор гатсан байдалтай хүүхэн гараа нь өргөссөн, нүүр царай хөхөрсөн, хөөсөн, захад мэдрэгдэх амьсгалгүй. За цээжин хэсгээрээ ингээд машин мод хоёрын дунд хавчуулагдсан байсан гэж дуудлагаар очсон эмч мэдүүлсэн. Ямар ч эмнэлгийн анх шатны тусламж авах үзүүлэх боломжгүй зүгээр аль хэдийн нас орцсон байсан гэдэг ийм гэрч болж ийм дуудлагаар очсон эмчийн мэдүүлэг байлээ. За тэгээ энэ хэрэг чинь мэдээж нөгөө нэг юм онц ноцтой ийм хэргийн ангилалд ордог учраас маш олон шинжээчнэр ажилласан билээ. Хашаа чатнаа тэгээд шинжээч нарын дүгнэлт дээр ингэсэн. Дагдангийн цуснаа шинжилгээ аваад согтолтын цэргийн тогтоосон юм байна. Тэгсэн дунд цэргийн согтолтой гэж гарсан гинэ. За. Харин талигачид илэгний урагдал хоёр талын олон хавирганы хугарал, биедний шарах цулгаралт цус хүрэлтхийг гэмтэл учруулад илэгний урагдлаас олж дотуур цус алдаж нас орсон гэдгийг шинжээч нарын дүгнэлтээр тогтоож гаргасан байна. Тэгэхээр эхнийг дайраад эхний хашааг мөргөж явахдаа одоо энэ нөгөө нэг нийлэг мэлгийн чинь гадна талаар нь цээж буй энэ олон хавиргууд чинь хамгаалаад байж байгаа тийм мөрхөнгүүд хавирга нь хугараад тэгээд тэр хугарсан хавирганууд нь илхий зоогоод илгийн бүр юм урсан байдалтай байгаа байхгүй. Амар. Тэгэд мэдээж ийм амар юу авсан юм чинь гимтэл авсан юм чинь түргэн хүлээж чадахгүй нь ойлгомжтой. Тэгээд шинжээчнэрийн дүгнэлтээс бол ийм байдалтай байсан тогтооцсон баг. Тэгээд ер нь бол ингээд нөгөө архинаас болоод ийм нэг гайтай хэрэг болсон юм шүү. Тэгээд мэдээж нөгөө нэг дагдан яг ямар ял авсан бэ гэдэг асуудал одоо энэ дээр тийм дагдан юу ямар ял авсан гэхээр шүүгдэж дагдан хүнийг алах гэмтрийг үйлцэн буруутад мэдээж тооцсон. Хичнээн олон шатны амжилтын юм шүүхөр явсан ч гэсэн. Тэгээд эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар бол дагданд 8 жилийн хорих ялаар шийтгсэн. За оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эвлүүлэхээр тооцсон. Тэгээд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэж хүмүүс байгаа шүү дээ мэдээж тий. Хэрэгтэй танилцж яхад одоо хичнээн нөгөө нэг юу ч гэсэндээ салаад явцсан ч гэсэндээ эхнэр нь байгаа. Цэцэн түрээгүй хүүхэд нь байгаа, ээж нь байгаа. За тэгээд энэ хууль ёсны төлөөлөгчид нийлж жагаад дагдангаас 7,557 мянган төгрөгийн юг хохирлыг бардуулаач гэсэн ийм юу гаргасан гэлээ. Тэгээд энийг нэхэмжлэг гаргасан. Энийг дагдан бол шүүх процесс ингэж явж явах дүнд бол аль хэзээ бардуулсан байсан. За энэс гадна иргэний нэхэмжлэгч гэж нэг хүн гарч ирсэн нь гэрч аав. Гэрч аяасан гэхээр нэг тухайн хашааны эзэн. Тэгээд хашаагийн зүүн тал руу дайраад зүүн урд тал руу дайраад ингээ хашааг нь мэдээж гинтсэн шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр хашааныхаа үн болгож 99 мянган төгрөг бас нэг хэмжээсэн. Энэ хоёр дүнг хоёулангийн яг юм шүүх процесс болж явах дунд дагдан барагдуулсан гэдгийг энд төлж барагдуулсны дурд суугаа гэж тогтоол гарсан бэл. Тэгэхээр нэхэмжлэгч болон хохирогчийн аль альнийх нь хохирлыг бол барагдуулсан. Харин дагдан шүүхээс 8 жилийн хорих ялаар шийтгэсэн. Тэгээ энэ яг тэ зүгээр ингээд сони юм а. Тэгээд тэр нөгөө нэг дагдангийн нэг мэдүүлэг дээр байгаа шүү дээ. Талигаач над руу босч ирээд тий ингээд нөгөө дарамтлаад гэдэг юм уу хэрэлдээд муудалцаа тэгээд талигаач бүр бусд нь бол ингээд тэр дагданг одоо юу гэдэг магадгүй зүгээр ингээд нэг юм нарийн бичээгүй гэсэн ч юм уу шороо орон тий олон шоронгоор дамжсан тий ингээд юм уу өөрийгөө юу гэж одоо модовч гэдэг юм уу ч юм уу ингээд тэгээд ингээд нэлээ өдөөн хатгсан гэхдээ талигаач болохоор босч ирээд миний төмсгнөөс бүр ингээд атгаж аваад тий чамааг хөнгөлн цасан гэсэн. Тэгээд тэрнээс болоод би ингээд тэндээс уг нь явах гэж ийсэн. Явах гээд машинтаа суугаад хөдөлсөн гэж байгаа ч гэсэн зарим мэдээлэлүүдээр бол одоо гэдэг бараг би та нарыг алах гэж тий уурлаад тэд нар ингээд өөрийг ингээд дормжлоод ч юм уу шорон оронгоор явсан бараг л чамаас айхгүй шүү гэсэн ч юм уу. Тэнгүүд бараг л алах гэж машинтаа суугаад явсан ч юм шиг.
Энэ дэр ч нөгөө маш олон гэрч байгаа. Зөвхөн А-гийн гэрчлэлийг А гэрчийн мэдүүлгийг ярьж байгаа байхгүй юу? За энэ дэр N гэж гэрч байгаа, J гэж гэрч байгаа. Тэгээ зөндөө олон гэрчнэр байгаа. Тэгээ тэдний мэдүүлгээр болохоор ерөөсөө ганц таарч исэн юм нь юу юм гэхээр би та нарыг аландаа гэж босоод машин авч гарсан гэдэг энэ хэсгийг таарч байгаа. Харин өөрийнх нь мэдүүлээд байгаа тэр төмсгийг нь баасан тий. За намайг сүрдүүлсэн гэдэг бол хинийхэн ч мэдүүлгэн дээр тийм байхгүй. Дагдангийн өөрийнх нь мэдүүлэг дээр нь л байгаа. Харин гэр чаагийн мэдүүлэг дээр зүгээр дагдангийн ингэж ийм үйл явдал болсныг өмөөрхнийг үнцэг байгаа нь талигаж дагдангийн үгийг сөрөөд байсан гэдэг нэг ганц л өгүүлбэр байгаа. Тэгэхээр эндээс магадгүй нэрнгээсээ дагданг тэгж төмсгийг баазна гэж дарамтлсан байх магадaltaй юм уу да. Гэдэг ганц л үнцэг харагдаж байгаа. Тэрнээс бусад гэрчүүдийн мэдүүлгээр бол ерөөсөө тийм төмсгийн баазны нэтэр гэсэн мэдүүлэг байхгүй. Харин тэр дагдангийн багын найз, нутгийн найз гэдэг байгаа нэг гэрчжээгийн мэдүүлгээр болохоор юу гэсэн гэхээр битээр багаасаа найзалж байгаа юм аа. Дагдан сүүлийн миний мэдхийн 5-6 жил арх угаагүй. Өөрөөрөө амьдрах гэж хичээж байгаа, засрах гэж хичээж байгаа. Тэрийг нь би аюух нөгөө сүүлийн үед мэдэрсэн, амьдралын төлөө чармааж байгааг нь ойлгосон гэж л мэдүүлсэн мэдүүлэг байгаа. Тэгэхээр нэрнгээсээ бас дагдангийн талаас бодоод үзэхэд сүүлийн 10 гаруй жил ярих уугаа гэдэг нь үнэн чим шиг. Тийм. Хэцүү юм тий. Тийм сонир болсон бил. За. За нэг юм харамсалтай хэрэг. Ингээд ер нь бол 417 нэвтрүүлгээр бид хоёр шүүх цэгийн дээрээс яг ингээд энэ зүгээр сэрэмжлүүлэх байдлаар иймэрхүү хэрэгүүдийг бид сонгож аваад тэгээ ер нь хэргийн процессыг шүүхийн материалтай танилцж байгаа богиносгоод тэгээд нэвтрүүлгээр ярьж байгаа. За баярлалаа. 417 нэвтрүүлгийн дөрөв өндөрлж ийн дараагийн дугаараараа уулзцаая. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Канадын алдарт витамины алдарт брэнд Jameson хамтран ажиллаж байна. Баярлалаа. Баярлалаа. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jameson Prenatal Канадын амин дэм.